Хөдөлмөр эрхлэлт ажил олгогч нарын заавал зочлох хөдөлмөр цэглэмэн. Хөдөлмөр эрхлэх явцад нийтлэг тулгардаг асуудал бол хөдөлмөрийн эрх зүйн маргаан. Үүнийг хэрхэн шийдвэрлэх вэ? За Монголын үйлдвэрчний хэвлэлийн холбооны хууль зүйн зөвлөгөө өгөх төвөр өнөөдөр бол ямар маргаан дийлэх нь орж иж байна гэхээр ажлаас халагдах, цалин үйлс өгөхгүй байх, ээлжийн амралтынхаа олгорыг дутуу авах гэсэн яг хөдөлмөрийн харилцаатай холбоотой маргаан бол дийлэх голчиж орж ирж байна. За хууль зүйн зөвлөгөө өгөх төв маань бол заавал хөдөлмөрийн харилцаатай холбоотой биш, бүх төрлөөр зөвлөгөө мэдээллийг үн төлбөргүйгээр өгж байгаа. За мөн өмгөөлийн үйлчлэгийг гишүүдтэй үн төлбөргүй үзүүлж байна, сургалт, семинар хийгдэж байна. Мөн тухайн байгууллагын дотоод эрх зүйтэй холбоотой эрх зүйн актын төсөл бэлдэж өгж байгаа. За сүүлийн үед хамгийн их гарч байгаа маргаан юу вэ гэхээр ажлаас халагдах маргаан, мөн цалин үйлстэй холбоотой маргаан маань их гарч байгаа. Цалин үйлсөө 2 сар, 3 сараар аваагүй байна, бүтэн жилээр аваагүй байна гэсэн энэ дийлэх маргаануудын маань их нь ийм маргаан байгаа учраас цалин үйлстэй холбоотой тал дээр зөвлөгөө өгье. За цалин үйлс гэдэг маань бол шууд шүүхийн хариулан маргаан биш. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дээр шүүхээр хариулах маргаан гэдэг тусгаалаад 11 төрлийн маргаан заагаад өгсөн байдаг. За энэ дотор бол цалин үйлстэй холбоотой үг үсэг байдгүй. Мөн одоо энэ дээр ээлжийн амралтын олгуур, илүү цагийн олгуур гэдэг бол энэ бүгдээрээ цалин үйлстэй холбоотой гэж үзнэ. За энэ маань бол яагаад ингэ байдгүй юм бэ гэхлээр шүүхээс өмнөх шатанд хянан шийдвэрлүүлнэ. Шүүхээс өмнөх шатанд хянан шийдвэрлүүлэхийн тулд хөдөлмөрийн тухай хуулийн 127 зааснаар хөдөлмөрийн маргаанчлах комисс ханддаг. Гэтэл өнөөдөр их их байгууллагууд дээр хөдөлмөрийн маргаанчлах комисс байдгүй. За хөдөлмөрийн маргаанчлах комиссыг хаана яаж одоо байхгүй байгаа тохиолдолд яаж хэрхэн хандах вэ гэхлээр нийслэлийн үйлдвэрчний хэвлэлийн холбоонд байгаа мөн дөрвүүд дээр байдаг хөдөлмөрийн маргааныг шуургаж зохицуулах салбар хооронд хандаж болдог. За мөн шүүхийн эвлэрүүлэн зуршлагын төвд хандаад тэндээс гарсан тушаа шийдвэрийг биелүүлэхгүй бол дараагийн шатанд хаана хандах вэ гэхээр шүүхэд хандаж асуудлаа шийдвэрлүүлэх эрхтэй байдаг. За хөдөлмөрийн маргаанчлах комиссийн шийдвэр буюу хөдөлмөрийн маргааныг шуургаж зохицуулах салбар хорооны шийдвэрийг хэд хоногийн дотор одоо дав заалдаж юм уу шүүхэд хандах вэ гэхлээр 10 хоногийн дотор дав заалдаж шүүхэд хандах эрхтэй байдаг. За хөдөлмөрийн маргаан маань бол усан тэмдэгтийн хурамжийн тухай хууль зааснаар ямар нэгэн бол тэмдэгтийн хурамж төлөхгүй, тэмдэгтийн хурамжаас чөлөөлөгддөг. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг хөдөлмөр цэглэмэн цахим хуудаснаас. Хөдөлмөр эрхлэлт ажил олгогч нарын заавал зочлох хөдөлмөр цэглэмэн.